Дэлхий дахин түрэмгийлэл ба сэтгэл готрол гатсан цаг үед нэгэн хүү мэндэлсэн. Тэрээр 4 наснаас Бхагавад Гитаг ишлэн багш нараа гайхшруулж байж. Баг балчир наснаас гүн бясалгаж гэр бүл минь хаа сайгүй. Хүмүүс намайг хүлээж байна гэдэг байв. Их сургуулаа дүүргээд эртний мэдлэгийг сэргээж оюун санааны мэргэн ухааныг түгээн дэлхий даяар аялж эхэлсэн. 1981 оны өвөл Шимогогийн газар хэдэн хоног дууга хураан бясалгаж байхад Сударшин Крия бий болсон. Энэ бол стрессээс салган, сэтгэл санаа болоод биеийн хувьд сайн сайхан байдлыг бий болгодог хамгийн хүчирхэг амьсгалын техник юм. Гурудев дэлхий даяар аялж, мэдлэгээ зааж эхэлснээр амьдрах урлаг үүссэн. Түүний удирдлагаар тус байгууллага 180 оронд 35,000 гаруй багштайгаар үйл ажиллагаагаа явуулж, Сударшин Криагийн ач тусыг дэлхий даяар сая хүмүүст түгээн дэлгэрүүлсээр байна. Тэрээр нийгмийн хэсэг бүрт зохицох 57 өвөрмөц хөтөлбөрийг бий болгосон. Өөртөө харгас хандах болон өрөөлд гаргаж байгаа түрэмгийлэл гэх мэт бүх төрлийн хүчирхийллийн шалтгаан нь стресс байдаг. Энэ бүхний суурь нь стресс. Миний ертөнц өөрчлөгдсөн. Эргэн тойрон баяр баясгалаар дүүрч талархах зүйл ямар их байдгийг мэдэрч байгаа. Оюун сэтгэлийн чадамж урд өмнөхөөс сайжирсан. Амьсгалын процесс бие сэтгэлийг үнэхээр цэвэрлж байгааг мэдэрсэн. Та илүү тайван амгалан болох болно. Би илүү тайван анхааралтай болсон. Гадаад орчинд юу ч болж байсан, би дотроо амгалан тайван байх болсон. Гурудев, та болон таны сургаалууд байгаагүй бол амьдрал минь өнөөдрийнхөөс тис өөр байх байсан. Зөвхөн хүчирхийлэлд итгэдэг хүмүүст хүрч чадсан нь үнэхээр гайхалтай. Хэрвээ та миний нүдээр харвал би дэлхий дээр ямар ч муухан харддаггүй. Жигшүүрт гэмт хэрэгтэн гэж нэрлэгддэг хүмүүсийн дотор тусламж гуйн уйлж байгаа хохирогч байдаг. Амьдрах урлагийн шоронгийн хөтөлбөр дэлхий даяар 800,000 гаруй хоригдлын амьдралыг өөрчилсөн. Би ч бас бусдад тусалж, нөлөөлж чадна гэдэгтээ итгэж эхэлсэн. Гуружи, таны хайранд маш их, үнэхээр их баярлалаа. Америкийн нэгдсэн улсын Yes for Schools хөтөлбөр нь гэмт хэрэгт өртөх магадлалтай хотын олон залуусыг гэмт хэргийн амьдралаас аварсан. Би эгчийгээ, эмээгээ, өвөөгөө алдсан. Стрессээ яаж зохицуулахаа мэдэхгүй байсан. Харин йогийн хичээл сууснаар энэ талаар тэгтлээ бодгоо болсон. Учир нь би одоо жаргалтай байна. Тэд одоо илүү сайхан газар байгааг би мэдэж байгаа. Хүний үйл ажиллагаанаас үүдсэн болоод байгалийн гамшигт амьдрах урлагийн дэлхийн нийтийг хамарсан сүлжээ анхдагч тусламж үзүүлэгчдийн нэг байдаг. Өнөөгийн дэлхийн зовлон шанал өдөр бүр нүдний өмнө болж буй харгислын тухай сонсоод хайр инэрлийн гүрөөгийн хувьд та хэрхэн мэдэрдэг вэ? Миний хувьд бүх дэлхийн нэг гэр бүл. Тэгээд хаач ямар ч асуудал байсан намайг гарцаагүй өвтгдөг. Гэхдээ энэ талаар бодоод сухын оронд би үйлдэл хийдэг. 6 дугаар сарын 23-ны энэ өдөр Колумбийн түүхэнд чухал өдөр болж байна. Гурудевийн хүчин чармаалтын үр дүнд FARC болон Колумбийн засгийн газрын хооронд 52 жил үргэлжилсэн ширүүн зэгсэгт мөргөлдөөн төгсгөл болсон. Гурудев 2003 оноос хойш Ирак, Йордан, Ливан тусламжийн лагер энх тайвны баг хурлуудыг зохион байгуулсаар ирсэн. Дэлхийн нэг гэр бүл алсын хараатаагаар 150 гаруй орны хүмүүс Бангалорт цуглаж дэлхийн соёлын анх дугаар наадмыг тэмдэглэсэн. Дэлхийн 2 дугаар дайн зарлагдаж байсан Берлинд зохиогдсон 2 дахь наадамд дэлхийн өнцөг булан бүрээс мянган хүн олон янз байдлын эв нэгдлийг тэмдэглэхээр цугласан. 2016 онд Дели хотноо болсон уг наадамд 375 сая гаруй хүн 155 орноос цуглаж
36,602 уран бүтээлч гайхалтай үзүүлбэрээ 6 хөл бөмбөгийн талбайтай тэмцэх 7 акр тайзан дээр үзүүлсэн. 2023 онд 4 дахь удаага зохиогдсон уг наадамд 1.1 сая хүн 180 орноос Вашингтон DC-гийн National Mall-д цугласан. Ялгаатай соёлоодыг нэгтгэж олон янз байдлыг тэмдэглэнэ гэдэг энгийн боловч хүчирхэг мессеж. Энэ бол ирээдүйн мессеж. Би хүмүүсийг амьдрах урлагийн үйл ажиллагаанд оролцохыг, боломжтой бол энэ наадамд ирэхийг, дараагийн наадмуудад оролцохыг уриалж байна. Түүний алсын хараа нь хүмүүр инээмсэглсэн, стрессгүй, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох.